26-ны хагас бүтэн сая өдрөөр Испани улсын нийслэл Мадрид хотоор ингээд 2 хоног болсон байгаа. Аян замынхаа сонин сайхныг үзүүлж үүгээрээ дамжуулаад одоо манайхнаас Мадрид явах сонирхолтой ер нь одоо Европын том хотуудаар аялах сонирхолтой хүмүүст бас хэрэг тус дэм болох болов уу гэсэн үднээс энэхүү бичлэгийг хийн хуваалцж байгаамаа. 6 жоохон өнгөрч байна. Мадрид нисгээд EasyJet компаниар тэгээд онгоцны буудлын дээр ирчээд энэ гейтэн дээр ирчээд байж байна. EasyJet гэдэг ингээд ийм хямд нислэгийн компани Английн нислэгийн компани бол байдгийг та бүхэн мэдж байгаа. Тэр компани маань болохоор зэрэг Европын одоо Европ дотроо Европын бүх л хотууд руу нислэг хийдэг. За онгоцондоо суудсан EasyJet-ийн онгоц Мадрид руу Женевээс 1 цаг 30 минут нисэх юм байна. Өглөө 7:20-оос ниссэн онгоц маань бол Madrid-д 9:30-ийн үед очно гэсэн. When the weather is cloudy and outside temperature of 7 degrees. I'd like to take this opportunity to thank you for flying with us today, and I wish you a very nice day in Madrid or your final destination. Thank you very much. Явахынхаа нийтийн ямар тээврийн хэрэгслээр яаж одоо хямд бөгөөд айгүй хурдан хотын төвд очих вэ гэдгийг бол бяцхан судалцдаг. Тэгээд Мадрид хотын хувьд бол нөгөө экспресс airport shuttle bus гэдэг шүү дээ. Онгоцны буудлыг хотын төвтэй холбосон одоо ийм шуурхай автобусны үйлчилгээ бол байдаг юм байлээ. Тэгээд би тэрүүгээр shuttle bus нь болохоор зэрэг ерөөсө 15 минут тутамд Мадрид хотын төв рүү явдаг байна. Тэгэл очоод ерөөсө буудлын дээр очоод суусан тэгэнгүүт л нэг баг 2-3 минутын дараа автобус маань ирж байгаа байхгүй юу. Тэгээд дуусууд бол ерөөсө 5 евроны үнэтэй юм байлээ. Баг 30 хүрэхгүй минутын дотор замдаа 4 удаа зогсоод хотын төвд одоо хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би энийг одоо яагаад хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг манайхан одоо альва нэг хот руу очихдоо хэл мэдэхгүй зовлондооч байдаг юм. Одоо яаж яах вэ? Очичоод таньдаг хүн байна уу? Тос чаваач гэдэр гэл айгүйх бусдад болон одоо өөртөө ингээд ажил уддаг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол тэгээд ах шаардлагагүй ерөөсөө Европын ямар ч хот руу нисч очсон байлаа гэсэн галт тэрэг метрогоор юм уу эсвэл одоо тийм airport shuttle bus-аар бол хотынхоо төвтэй бол онгоцныхоо бодлоос шууд ингээд гэлс яваад ирэх ийм үйлчилгээ бол байдаг юм аа. Тэр нь маш хямдхан байдаг юм аа. Тэгээ Мадрид хотын хувьд бол 5 еврохоор ингээд 30 минутын дотор ерөөсө гэлс хотынхоо төвд хүрээд ирж байгаа байхгүй. За ингээд Мадрид хотууд намайг өглөө буухад бол ийм хагас жоохон шиврээ бороотой буцсан. Тэгээ би очоод буугаад ингээд байрандаа бол очих боломжгүй байсан. Яагаад гэхээр миний одоо захиалсан байр маань өдрийн 1 цагаас нааш одоо чек-ин хийх буюу одоо орж болохгүй гэсэн тийм юутай hop on and hop off автобус гэдэг юм байдаг байхгүй. Тэр автобус нь болохоор зэрэг тухайн одоо хотынхоо аялал жуулчдад одоо жуулчдын хамгийн сонирхлыг татдаг гол одоо ямар музей байдгийг, ямар парк, үзүүр үйлчилгээний газар, шопинг одоо төв байдгийг те энэ бүх газруудаар хотоо ингээд 2-3 чиглэлд нь ингээд хуваагаад ингээд нийтэд нь үзүүлчихдэг ийм автобусны үйлчилгээ байдаг байхгүй. Тэгээ явангаа нэг чихвчээр нь дэлхийн одоо хамгийн түгээмэл 12-3 хэлээр ингээд тайлбартаагаар хаарсан одоо уран ямар барилга байна, ямар гоё газар байна. Тэрийг нь бүгднийг ингээд тайлбарлаад ингээд явуулчихдаг. Би ерөөсөө баг ингээд нөгөө аялал жуулчлалын одоо нөгөө Lonely Planet гэдэг шиг одоо юм номнууд байдаг шүү дээ. Тэр номноос одоо уншиж олж авах мэдлэгээс хамаагүй илүү мэдлэгийг тэр hop on and hop off автобусны тэр нөгөө нэг чихвчээр ингээд тайлбарлчихдаг. Мадридын одоо тэр үйлчилгээ болохоор зэрэг нэг өдөр нь 22 евро, 2 өдөр нь 26 евро гэсэн ийм үнэтэй байсан. Тэгээ би 2 өдрийн одоо автобусны билетийг бол аваад ингээд орж суусан байгаа. Тэгээд гэвч одоо их сансан газар 9 шөнө хоосон гихчээр харамсалтай энэ автобусны үйлчилгээ болохоор зэрэг үнэхээр санаанд хүрсэнгүй. Ингээд би бол ерөнхийдөө шатсан байгаа. Тэгтээ бол яах вэ? Хамгийн юу нь одоо таа руу байсан бэ гэхээр зэрэг тэр мэдээжийн хэрэг нөгөө нэг Мадрид хотынхоо хамгийн гол газруудаар явна. Мадрид хотын талаар мэдлэг нэмэх тэр мэдээллийг нөгөө авгаагүй байхгүй юу?
юу ч хэлээгүй. Уу юу ч хэлээгүй ч яг юм хэлэх нь хэлсэн. Ямар байдал хэлсэн гэхээр зэрэг баруун гар талд байгаа энэ байшин бол юу гэдэг ноён Хуан Карлос Гонзалес 1847 онд байрлсан. Тэгээ энд бол одоо юуны Мадридын Испаний шуудан холбоо байдаг. Тэгэл ингээл болоо. Гэтэл Барселона хотын тэр автобусанд юм уу эсвэл Будапешт хотын одоо тэр автобусанд тэр өгж байгаа мэдээлэл бол бүр ерөөсөө бүр тултал бүр үнэхээр гоё. Бүр Будапешт хотын түүхтэй тэр байшинтай холбоотой түүхтэй тэгээд холбоотой бүх юмыг өгчдөг байсан байхгүй. Тэгэхээр зэрэг одоо хэрвээ та нар Мадрид хотод очоод hop on and hop off тэр автобусны үйлчилгээгээр үйлчлүүлэх гэж байгаа бол битгий тэгээрээ. Гэхдээ яг хуу нийтийн унааны автобусны одоо оронд ашиглацдаг байхгүй. Тэгэхээр зэрэг би газар доошоо орж метрогоор явахгүй. Метрогоор явахын чинь давуу тал нь маш хурдан нэг газраас нөгөө А цэгээс Б цэг рүү очих боловч нөгөө тал нь би одоо ингээд хотоор ингээд явахдаа тэр хотын ямар хэсгээр яваад байна гэдгийг ерөөсөө харахгүй шүү дээ. Яг тэр нөгөө автобусны тэр sightseeing автобусны давуу тал чинь бол одоо дээр нь гараад баг хотоо ингээд дээрээс айгүй сайхан хотоо харж явж байгаа байхгүй. Тэгээд бас хамтд нь ингээд газрын зураг гэдэр өгдөг учраас газрын зургийг нь харж агаад ерөнхийдөө одоо хотоо бол ойлгоод авчдаг байхгүй. Тэгээ би энэ үйлчилгээгээр бол Парис хотод энэ автобусаар үйлчлүүлсэн, Варшавд үйлчлүүлсэн, Данийн одоо нийслэл Копенгагенд үйлчлүүлсэн, Будапештэд үйлчлүүлсэн. Тэгээд энэ одоо олон үйлчлүүлсэн энэ саяын нэр дурдсан хотуудаас бол энэ hop on and hop off гэдэг энэ автобусаар үйлчлүүлэхэд хамгийн мундаг, хамгийн сайн үйлчилгээтэй байсан газар нь болохоор зэрэг Барселона хотын бол топын топ байсан. Одоо Будапештийг хамгийн сайн байсан. За тэгээд Копенгаген, Варшав нөгөө түүний байлаа. Эднэрийг болохоор зэрэг дунд зэрэг байсан. Мадриддийнх бол үнэхээр юм уу байлаа. Парисын хос дажгүй байсан шүү. Тэгээд Копенгагены хувьд Копенгаген Варшав хоёрын хувьд болохоор зэрэг та нар гавын ганцхан тэгж 2 өдрөөр над шиг одоо 2 өдрийн билет авч битгий шатаараа ганцхан өдөр үйлчлүүлэхэд л болох юм билээ. Ягаад тэгэхээр Варшав, Копенгаген хоёр болохоор зэрэг маш их жоохоо хотууд юм билээ шүү. Ерөөсө ганц өдөрт бараг бүх юма тэргээр үзчихин. Тэгэхээр зэрэг 2 өдөр битгий яваарай гэж ингэж зөвлөж байна. Тэгээ Мадрид хот маань бол одоо Европын холбооны улсууд дундаа бол хоёрт орохоор маш том юм хот юм байлээ. Нийт одоо хажуу хавирганыхаа одоо жижиг тосгодуудыг нийлүүлээд 6.5 сая хүн амьдардаг гэн. Зөвхөн одоо яг хоттой бол 3.3 сая хүн амьдардаг ийм том хот юм байна. Тэгээ Мадрид хот бол надад одоо хотынхоо хувьд бол хотынхоо уран барилга, ерөнхий тэр нэг хотын одоо уур амьсгал нэг юм ора гэж яддаг шүү дээ тий. Нэг юм сүнс. Тэрнийхөө хувьд бол надад Мадрид хот их таалагдсан. Гол замууд биш тий. Тэр нь болохоор зэрэг амар гоё юм өргөн социалист байсан юм улсуудын хот нь бол годамж нь том одоо гол машины замууд нь болохоор зэрэг нэг гоё одоо зангарахтай гэдэг чинь бараг ингээ 3 өгнээ ийшээ гэ ингээ одоо юм гоё өргөн чөлөөтэй юм. Тэгээ тэр нь айгу таалагдсан. Тэгээ мэдээж уран барилга нь тэр чинь одоо бүр 300-400 жилийн одоо түүхтэй юм хуучин асар одоо үсгэлэнтэй юм өөрийн гэсэн өнгө төрхтэй Медитерранеан буюу одоо газар дундын тэнгисийн одоо тийм нөлөөтэй юм гоё нэг юм шар улбар шар хоёрыг ингээд нийлүүлсэн юм шиг юм нэг гоё юм нэг rich нэг юм баялаг нэг юм гоё шар байдаг штеп. Тим шар юм байшин эднэрт би айгу дуртай байхгүй. Тэгээ тим шаргал байшинтай. Тэгээ зарим одоо яг хотынхон төвийн төр гол байшин гууд тэрний одоо мэдээж хэрэг тэр дээдэх тийм дээдэх одоо хөшөө тэр барилгын одоо наа талын нүүр одоо фасад гэж нэрлэдэг чинь тэр эднэр нь бол үнэхээр гайхавчгүй. Ер нь бол айгуу тийм гранд те Испани улсын нийслэл Испани орн чинь одоо өчнөө жил далайд ноёлж ийсэн энэ тентгүү том колонтой юм авраг одоо
том улс байсан биз дээ. Тэгээд яг тэр юмыг бол Мадридэд байхаар үнэхээр яг мэдэрдэг юм. Тэгээд тэр нь бол сайхан байсан. Мадрид хот маш том хот учраас 2 хоногт бол үнэхээр үзээд бол барахгүй юм байлаа. Тэгэхээр зэрэг бол ахиж юм явах ийм сэтгэгдэлтэй л үл. Европын хотуудаар аялахдаа урд нь бол зочид буудалд бол ордог байсан. Гэтэл бол одоо надлан жилээс авахуулаад саяхнаас авахуулаад бол би зочид буудалд биш энэ Airbnb гэдэг одоо сүлжээ байдаг байхгүй. Тэгээд airbnb.com ч үлээ тэрэн рүү ороод тэгээд явах гэж байгаа хотоо сонгоод тэгээд ингээд ерөөсө тэрэнд орвол маш олон янзын нэг өрөөвөл нэг өрөө, хоёр өрөөвөл хоёр өрөө, эсвэл одоо ингээд Испани тэр тухайн орон нутгийнхаа айлын одоо нэг өрөө тэгээ айл нь өглөөний хоол өгдөг ч юм уу ийм гоё сүлжээ байдаг байхгүй. Тийшээ ороод өөртөө таалагдсан байраа бол хөлсөлж авдаг. Хамгийн гол тавьдаг шалгуур болохоор зэрэг яг хотын одоо Азиг буюу бүр төвийн төвд байх. Тэгээ мэдээж ганцаараа тэр өрөөндөө байх. Миний одоо байрлсан байр бол хотын маш гоё цэгт бүх юм нь дундаа гараал дүүрэн ресторан, гараал дүүрэн үзүүр үйлчилгээ ийм гоё газар байсан. Одоо миний тэр зураг авахуулаад ингээд суудсан байгаа тэр төв талбайгаас ерөөсөө 2-3 бараг л одоо 2-3 минут алхаад зайтай тийм газар гал тогоотой, байны өрөөтэй мэдээж том өрөөтэй, телевизэр тэгээд номын сан бүх юмтай ингээд айл байхгүй. Тэгтээ айлынхны эцэст нь өөрснөө байхгүй. Тэгээ 2-3 өрөөгөө ингээ өөр хүмүүст хөслүүлдэг. Тэгээ би байрлаж исэн өшөө миний хажуутлын өрөөнд өөр нэг хүн байрлаж исэн. Тэр байр маань болохоор зэрэг бүр эртний одоо 2-3 жилийн өмнө баригдсан юм өндөр тайцтай юм нарийнхан уртын цонхтой. Тэгээ энэ тийм байшин байсан. Тэгээ энэ Испани байрнууд чинь ингээ айгу сони юм билээ ш. Төөрдөг байсан ш. Ингээл явдаг. Тэнгүүдээ ингээд тэр коридор нь баг ингээд бүдүүн хүн багтахааргүй тэр дээр үед чи мэдээж хүмүүс амар нарийнхан байсан байлгүй дээ. Баг юм метр хүрэхгүй нарийнхан коридортой. Тэгээл ингээд коридороор ингээл явна. Тэгээл тэр коридорын нэг юм буланд нэг өрөө энчэн дахиад нэг өөр өөр унтлахын өрөөнүүдтэй. Тэгээ нөгөөдхийнх голд нь юм том өрөөтэй. Тэгээд цаашаага том өрөөнөөс цаашаа дамжаа гал тогоо гэх мэтгшин ийм юм байлээ. Харамсалтай нь ингээд Испани хүмүүс ч юм уу ерөнхийдөө одоо тэр миний байсан байрны эзэн бол байранд одоо засвар хийлгэх тийм шаардлагатай айгүй юм хуучин байсан шүү. Тэгээ ингээд хүмүүс жоохон өөрсдийнхөө эдимийг ингээд айгүй юм айхтар сайн арчилж, будаж, янзалж ингээд засаж додомддгүй юм байна. Европт ялангуяа одоо миний амьдардаг энэ Швейцарт бол хүмүүс байраа бол их засаж, янзалж их гоё байлгадаг. Миний байсан байр бол засвар хийгээд ингээ янзалчих юм бол үнэхээр тансаг, үнэхээр гоё байсан байхгүй. Гэтэл тэд нар чинь бараг л хан манных нь ингээд будаг нь хуурчихсан наач хэлнэ шүү дээ. Тэгээд тэрийг янзалдаггүй. Тэгээ байсан өрөө маань бол мэдээж ая тухтай. Гэхдээ бол ерөнхийдөө одоо энэ Airbnb-гийн байранд ороход бол зураг жинхэнэ бодит амьдрал хоёр бол маш их ялгаатай шүү. Зурган дээр амар гоё очоо харахаар айгу жоохон мяа байдаг байхгүй юу? Залуу хүмүүс бол яг хямд төсрийг нь бодоод одоо youth hostel гэдэг чинь юм залуучуудын байрладаг, олуула байрладаг байранд байж болно. Тийм юм бол Испани шиг хямд орны хувьд бол баг хоногийн зарим одоо байр одоо өрөөндөө 12 литр байх тийм байр бол баг 6-7 евро 8 евро гэж хэлсэн шүү. Тэгээд нэг өрөөндөө ингээ цөөхөн хүн байх тусмаа ингээ үнэтэй болоод байдаг. Зочид буудлын хувьд бол 3 оттойгоос дээш одоо буудал бол байрлалаасаа хамаарат 50 евроноос ингээ дээш. Миний төлж байсан одоо тэр өрөө бол би хоногт 57 франк буюу 50 евро төлсөн гэсэн үг. Тэгээд хэрвээ та тэрнээс хямд үнийг Airbnb төлөё гэх юм бол бүр хотын зах руугаа айгу хол явж иж метрогоор явж иж хотын төвдөө ирэх тийм байр нь байх юм бол та 20 евро төлж болно.
гоё байранд, гоё зочд буудалд байгаад хотынхоо төвөөс амар хол 20-30 минут одоо автобусаар явж, метрогоор явж ирэх газар байх уу? Эсвэл яг хотынхоо ерөөсө гараад автобусанд суух шаардлагагүй яваад ингээл хотынхоо эргэн тойрноо үзчих. Тийм газар байгаад илүү хүн төлөх үү гэдгийг сонгох хэрэгтэй. Миний хувьд бол цаг алдахгүй тул хотын А цэг дээр байхыг эрхэмлдэг учраас би байрыг сонгох юм аа. За ингээд Мадрид дотор аялсан влогийн маань эхний хэсэг үгээр өндөрлөж байна. Дараагийн видеогоор би та бүхэнтэйгээ Испани орн, Испани хүмүүсийн талаарх сонин сайхан мөн Испани хоол унд, шопинг, зах зээлийн газар, музейн талаар танилцуулах тул үргэлжлэлийг үзэх хүсэлтэй хүмүүс миний Доржин Болортио хэмээх энэхүү сувагт subscribe хийнэ үү. Баяртай.